Тархины харуултын дараах сэргээн цэцэлтэд зориулсан хөдөлгөөн цэцлийн кабинетийг шаасны нэрмжт 3 дугаар эмнэлэг дээр өнөөдөр нээлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын статистикийн мэдээгээр жил бүр дэлхийн хэмжээнд 15 сая хүн тархины харуултаар өвчилж байгаагаас 10 сая гаруй нь хөгжлийн бэрхшээлтэй болон үлдэж байгаа ч. Манай улсын хувьд тархины харуулт жил 100 мянган хүн амд 290 тохиолдож, үүнээс нас баралт 40-с хүрж байгаа нь энэ өвчин өндөр улсуудын тоонд орж байгаа юм а. Хэдий ч нэ сэргээн засаглана уу? Төдий ч нэ одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэн болохоос мөн хөдөлмөр чадвар алдaltaа эрт сэрэх тэр хүн нийгэмшгэд маш ач холбогдолтой кабинет болж байгаа байхгүй. Тэгээ эндээ бид нэр яг дөнгөж харуулт өгөөд одоо амьдралын амин чухал үйл ажиллагаа бид нэр сэргээгээд дараа нь бол чадвар алдалтууд үүсдэг. Хөдөлгөөний чадвар алдалт үүсдэг, хэл ярианы чадвар алдалт үүсдэг. Эдрийг бид нэр яг одоо маш хурдан сэргээх зорилгоор энэ кабинетыг нээж байгаа. Амьдралын одоо яг өдөр тутмын үйл ажиллагаанд нь одоо харуулсан хүнийг яаж эрт оруулах вэ? Энийг бид нар бол мэрэгчлэн болсон хүчээр бэлтгэсэн. Хамгийн гол нь өрөө таслахаа муутай байсан. Өрөө таслахаа байсан ч гэсэн хол байдаг учраас яг одоо харуултын дараах өрөөдөө яг зэрэгцээд бид нар энэ байгуулж байгаа. Тархины харуултын дараах сэргээн цэцэлтийн үйлчлэгийг өвчтөнд ойр чанартай хүртээмжтэй үзүүлэхийн тулд дасгал хөдөлгөөн хийх кабинет зайлшгүй хэрэгтэй байдаг гэнэ. Харин тус кабинетыг эрүүл мэндийн яам IPO Италийн төрөмс байгууллага Европын холбооны хамтын санхүүжилтээр хэрэгжиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд туслах төслийн хүрээнд байгуулж байгаа нь энэ юм а. Одоо бид нар зөвхөн 3 дахь шатлалын эмнэлэг рүү одоо бид нар орж эхэлж байгаа гэсэн үг. За 2 дахь шатлалын эмнэлгүүд, өрхийн эмнэлгүүд, анхны шатлалын эмнэлгүүд дээр бол сэргээн цэцэлтийн кабинетуудыг бол бас нэлээд байгуулсан. Бүх аймаг дүүргүүд дээр бол энэ сэргээн цэцэлтийн кабинетуудыг байгуулсан юм. За энд яагаад бид нар байгуулах болсон шалтгаан юу вэ гэхдээ зэрэг 3 дугаар эмнэлэг бол энэ жил зүрхний шигдээс тархины цус харуултын дараах ийм дасгуудыг бол шинээр мянганы хөдөлгөөний сорилтын сангаар бол нээсэн. За нэгдүгээрт ийм байдаг. Хоёрдугаарт ер нь бол сүүлийн үед бол энэ цус харуулт, тархины цус харуулт зүрхний шигдээс бол ер нь маш их залуужж байгаа. Хүний тоон ч ихсэж байгаа. Энэ байгаль орчин идэж ууж байгаа зүйлс өөрсдийн буруу зан үйлийн байдал эндээс нэлээд холбоотой байдаг юм шиг байна. Тус кабинетаар үйлчлүүлж байгаа өвчтний ар гэрийнхэн тухайн дасгал хөдөлгөөнийг мөн зааж өгөх бөгөөд нэг удаад 5-аас 10 өвчтөнд үйлчлэх хүчин чадалтай байна. Харин тархины харуултын дараах хөдөлгөөн цэцлийн үр дүнгээр тухайн өвчтний хүндрэлээс шалтгаалаад 6 сараас 2 жилийн хугацаанд бүрэн эмчлэх боломжтой гэдгийг мэрэгчлэлтнүүд хэлж байлаа.